Монгол улсын эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жил тутамд олгодог байна. Тодорхойлбол анагаахын сургууль төгссөн их эмч 2 жил эмчлэх зөвшөөрөлтэй байдаг бөгөөд цаашлаад 5 жилээр шалгалт өгч эсвэл сургалтанд хамрагдсанаар эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болдог байна. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мэрэгжлийн боловсон хүчний чадварыг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагад ихтгэмжлэл, хүний эмчит эмчлэх эрхийн лиценз олгох замаар эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах асуудлыг баталгаажуулна гэж заасан байдаг. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх асуудлын нэг нь эмч совилогчдод мэрэгжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгож бүртгэх явдал юм. Тэгвэл анагаах ухааны сургууль төгссөн эмч нар 2 жил эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байдаг байна. Тэгээд одоогийн байдлаар бас хуулийн зохицуулалтад өөрчлөгдөөд тодорхой хэмжээгээр түр шилжилтийн үетэй явж байгаа. Яг одоо явагдаж байгаа болохоор анагаахын сургууль төгссөн энэ ерөнхий мэрэгжлийн эмч нар бол 2 жилийн хугацаатай авч байгаа. Бусд нь бол 5 жилийн хугацаатайгаар сунгагдаад явж байгаа. Анагаахын боловсролын их сургуулиудыг төгссөн эмнэлгийн мэрэгчлэнүүд маань төгсөнгүүтээ шууд эмчлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг шалгалтаар авдаг байж байгаа. Эрүүл мэндийн яамны сайт байж байгаа, манай сайт байж байгаа. Энэ дээр 2015 оны 98 дугаар тушаал гэж байгаа. Энэ дээр юуг хэдэн кредитээр дүүцүүлэн тооцох вэ гэдээ сайхан жагсаалтанд хүснэгтээд гаргацсан байж байгаа. Тэгэхээр энэ бүх боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой. Ми дутцаан гэж яваад идэг гэтэл энэ дээрт хамаарах үйл ажиллагаанууд бас оролцсон байвал энднийгээд манад хурж ирээд материалаа баталгаажуулаад одоо удирдлагаараа хаана сургалт зохион байгуулсан ямар ном тохимол хийсэн энийг баталгаажуулаад хурж ирээд тэгээ кредитээ дүүцүүлээд авч болдго юм шүү. Эмч мэрэгжилтнүүд зөвхөн сургалтанд сууснаар эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаг гэсэн ойлголттой байдаг байна. Гэтэл сургалтнаас гадна бусад боловсролын сургалт, магистр, доктор гэх мэт мөн гарын авлага, ном тохимол гаргах, хичээл сургалт, лекц унших зэргээр кредитээ тооцоолон зөвшөөрөл авах боломжтой гэдгийг мэрэгжлийн хүмүүс хэлж байгаамаа. Монгол улсад жилд дунджаар 8,000 орчим эмч эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаг байна. Эдгээрээс 3,000 орчим нь шинээр төгсөгчд байдаг байна.